Сайн байна уу? Намайг Отгон Тулам гэдгээ. Би Өвөрхангай аймгийн Хар өрийн сумын малчин. Тэгээд 2023 онд бол Улаанбаатар шилжиж ирсэн. Ер нь бол 22 он, 23 он, 24 онд бол ер нь байнгын тийм зудтай, гантай. Ер нь бол тийм давтамжууд ойр ойрхон явагдсан. 200-300 толгой малтай байсан. Тэгээд тэрийг бол чадлаараа малж байгаа. Тэгэл суданд малаа алдаал. Тэгэл нөгөө амжиргааны хэдийн мал маань байхгүй болчихвол тэгэл амьдрах аргагүй болоо. Тэгэл хот орж ирж байгаа юм дөө. Байгаль цаг уурыг бол өстой биеэрээ мэдрэж л явж ин дөө. Одоо тэгэл хаасайгүй хуураашлж явагдаж байна. Усны гарц муудж байна. Тал булаг шанд их байдгүйс одоо бол баг ширгээ гол манчууд арьсчаад байгаа шүү. Бараг л нөгөө дөрөө шүргдэг өвс маань одоо бол тийм ганцтай газар байхгүй болчиход байгаа шүү. Тэгээл нэг бороо оруул амар их орж бас гамшиг болчоол нэг цаас оруул нэлээ орж цаас болчоол тэгээл ерөөсө. Дээр үед бол 40-30 санж 20-30 санж ороход бол нөгөө өвсний гарц сайхан байсан болохоор мал бол идэх юм болоод идчихдэг байсан. Одоо өвс нэг жоохон 2-3 санж мэчний 20-30 санж цаас дардчихаар чи ер нь л идэх юм болдоггүй. Нэг л докторгүй байгаад энэ хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж байгаа болов уу гэж боддог шүү. Би тэгэхэд болохоор нодлон болохоор нэг айлын гэрт амьдарч ирсэн. Нөгөө гэр мэрээ алж ирч чадахгүй. Тэгээд нөгөө хөдөө орхичоод баг-багаар л эхлээл хүүхдүүд нь хүмүүс нь хурж ирээл. Тэгээд нэг энэ жилээс нэг гэрээ татаад нэг айлын хашаанд түрээсэн. Ямар ч гэсэн өөрийн гэртээ байж идаа гэл олж ирсэн байгаа. Одоо ингээ хөдөөнөөс бид нар ингээл хот орж ирлээ гэж одоо тэгэл ажил төрөл олдохгүй тэгэл ингээл ханиаднаас л дор хаяж салахгүй юм биш үү одоо нөгөө төсөөснөөс бол бараг л амаргүй шүү нөгөө жил гарны дараанаас одоо энэ жил амраас л бүрэн хүүхдүүдэд цэцэрлэг сургуульд нь өгөж тэгээ нөгөө давтамжтай ахаал нөгөө төгсрэлтэй ороо өөрөө ажилдаа цагтаа очино. Ер нь бол бас л зурхан болохгүй л нутагтай байх нь сайхан л та байгаа газартаа ядчил өөрийн дассын тэгэл буцаад очивол одоо малаад малланда ямар бид хэд чи ямар одоо тэгэл өөр ямар хуваарэ юм хиймэх хүч тэгэл яг уу болж игэл уул малал малчил амар үед тэгчээд л одоо энэ бэрхшээлийг одоо тэгэл бэлтгэлээ сайн хангаж ийж нөөц өвс тэжээл сайн байж малын тарга хүчийг намар сайн ахуулсан одооноос эртнээс тэжээл өвсөө өгөөд эхэлсэн тэжээлэнд нь оруулсан бүр тийм байж л давтаа. Бас энэ хүмүүс хоорондоо сайхан бүл болоод юмаа илбэж хийгээд ерөнхийдөө тийм жоохон малаа чанарчуулвал бас сайн л гэж боддог л доо. Тэгээ манайхан зарим нь бас тэгж амьдраад байгаа юм аа. Бүгдөө бүл болоод нэг 10 эдэ айл ч юм уу хамтраад одоо хатлан тэжээлдээ явах нь явдаг. Малаа хараад үлдэх сайлаа борлуулдаг. Тэгж бол нэг хэдэн жил амьдарч ийсэн манай зарим ахын дүүч гэсэн одоо тэгж амьдарч байгаа. Тэгээ ерөнхийдөө байгалийнхаа энэ уур амьсгалтай зөв зохистой бай гэвэл одоо тэгэл хүн сэтгэл бүр дор бүрнээ сайхан байгаль дэлхийтэй зөв боловсон харьцаж сайхан хайрлжил байвал байгаль дэлхийн бас биднэрт ивэл өрөөлөө өгөөд сайхан болох бах л гэж бодож байна доо. Манайх байгаль цаг уурын өөрчлөлт гамшигт үзэгдлийн давтамж ойрцноос болж хотод орж ирсэн. Үүнийг нэг ёсондоо байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож даван туулж байгаа хэлбэр гэж ойлгож байгаа. Дасан зохицъя, даван туулъя.